Нөөцийн маха бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүд алдагдaltaй ажиллаж байгаагаас үүдэн 7.5 тэрбум төгрөгийн татаас олгох хүсэлт гаргажээ. Харин энэ асуудлыг засгийн газраас шийдвэрлэж чадахгүй нийслэл өөрсдөө шийдэ гэсэн чиглэл өгсөн байна. За энэ дагуу эрх бэм гаргаас эхлэн хоньны махыг килограмм тутмыг нь 2000 төгрөгөөр буюу 15000 төгрөгөөр, үхрийн махыг килограмм тутмыг нь 3000 төгрөгөөр буюу 18000 төгрөгөөр зархаар болсон байна. Одоогийн энэ нөөцийн махны үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх эсвэл нэмж татаас олгооч гэдэг ийм асуудлыг ирсэн. За ерөнхий сайд болон эдийн засгийн хөгжлийн сайд энх хоёр за бусад холбогдох сайд нар бол хот өөрөө энэ асуудлаа мах бэлтгэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ өөрсдөө хэлцээрт орж эцлэн шийдэ гэдэг ийм чиглэл авсан. Миний хувьд бол одоо энэ зарах үнэн дээрээ бол тэр хоньны мах бол 13000 гэж байгаа бол тэн дээр 3000 төгрөгийн одоо зардал юунуудыг нь ягаад 16000-аар хоньны махаа зарээ. Үхрийн махыг бол 4000 төгрөг нэмээд 15000 дээрээс ягаад 19000-тай болоод заруул яа гэм бэ гэсэн санал байна. Хоньны махан дээр өмнөх одоо борлогдсон юм дээр хэдүүлээ 1500 төгрөгийн зөрүүг нөхөж олгоё. Үхрийн махан дээр борлогдсон баримтаар нь 2000 төгрөгийн зөрүүг хэдүүлээ бодож олгоё. Одоо та хэд хонь борлуулах өртгөө 2000 төгрөгөндөө багтаагаад үхэр борлуулах өртгөө 3000 төгрөгөөр нэмэгдүүлээд тэгээд жижиглэнгээр сүлжээ дэлгүүрүүдээр энэ нэгд өдрөөс эхэлж түгэх юм тал дээр сүлжээ дэлгүүрүүдтэй маргааш өглөө та хэд уулзалт